За сайн байцгаана. За энэ удаа та бүхэнд хиймэл оюунчин гэж юм бэ гэж. За энэ тухай хэлж өгөх үйлдэл байна. За энэ бол одоо хиймэл оюуны онлайн гэм болон хиймэл оюуны нээлтийн нийгэмлэг гэсэн энэ газруудаас зохион байгуулж байгаа хиймэл оюуны инженер хөтөлбөрийн хүрээнд ярьж байгаа сэдв байх нь. За ер нь бол одоо нийт томьёоны хувьд бол Artificial Intelligence Engineering гэдгийг бол хиймэл оюуханы инженерчлэл гэж монгол хэлэндээ сайхан буулгаж байгаа юм. За энэ үг гарал, технологийн гарал энэ төр бол мэдээж одоо Америк, Европчуудаас гаралтай. Ийм нэр томьёог л одоо хэдүүлээ сайхан их хилэндээ оруулж ирж хэрэглэх гээд байх нь те. Одоо энэ технологи шинжилгээ ухаан бол яг одоо маш хурдтайгаар хөгжөөд за хаасайгүй инновац гэж ярьдаг. За энэ хөгжил дэвшлийг бий болгоод яваад байгаа учраас бол энийг одоо зайлшгүй монгол хэлэндээ оруулж ирж хөгжилтэй хөл нийлүүлэх ёстой байх нь тийм. За хиймэл оюуны инженер гэж бол одоо Artificial Intelligence Engineer гэж энэ үгийг л одоо хэдүүлээс хиймэл оюун ухааны инженер гэж бүтүүгээр орчуулад байх нь. За энэ бол одоо шаардлагатуудаас гаралтай ийм үг хэллэг явж байгаа юм тийм. За монгол хэлэнд бол бид бол одоо мэрэгжлийг амархан хөрвүүлдэг ийм юу байдаг те дүрэн байдаг. Одоо жишээ нь хиймэл оюун ухааны инженер гэдэг бол хиймэл оюунчин гэж хэлж болох нь. За тэгвэл ийм шинээр томьёо бол зайлшгүй одоо биднэрт байх нь те. За товчоор бол одоо хиймэл оюуны инженерчил, хиймэл оюуны инженер хэлэх нь те. За инженер гэдгийг бол би одоо инженер гэдэг бол монгол хэлэнд орж ирээд их удаж байгаа л үг тийм. Одоо дур ажил хэд 10 жил болж байгаа бох тийм. 100 жилийн байг гэхэд яг одоо шинжилгээ ухааныхаа утгаар. За онлайн дээр бол айхтар одоо тодорхойлт юм гарч ирдэггүй юм байна. За тэгтээ бол хэдүүлээ одоо тодорхойлох шаардлагатай байна тийм. Яаж игээд одоо шинжилгээ ухааныхын утгаар. За товчоор бол одоо ер нь ингэж тодорхойлж уулдаг байна. Ингэж тодорхойллоо. Инженерчил гэдэг бол одоо бодит амьдралын асуудлыг шийдэхийн тулд шинжлэх ухаан за эдгээр үгнүүд бол маш чухал байна. Математикийн зарчмууд ашиглан систем бүтцүүд үйл явцыг зохион бүтээхийг инженерчил гинэ гэж ингэж одоо тодорхойлж болохоор байна. Товч бөгөөд тодорхойгоор. За энэ шинжлэх ухаан математик за энэ систем бүтцүүд гэх мэтлэн энэ үгнүүд бол одоо их чухал байх нь энэ тодорхойлтонд. За бүтнээрээ бол одоо монгол хэлэнд ер нь ингэж л инженерчлэлийг тодорхойлох нь зөв харагдаж байна. За одоо би та бүхэнд сайхан уншаад өгье. Инженерчил гэдэг бол бодит амьдралын асуудлыг шийдэх зорилгоор систем гэж байгаа тийм. Бүтцүүд гэдэг нь structure гэдгийг хэлж байгаа. Болон үйл явцыг зохион бүтээх гэдгийг болохтой зэрэг одоо дизайн гэж үгийг бид нэр одоо ингэж хэлэх юм те. Одоо зохион байгуулах, оновчтой байлгах гэдэг нь чухал байхад болгоход шинжлэх ухааны гэдэг нь зарчим. За одоо энэ science principle гэж юм хэлж байгаа тийм. Математик аргачлалыг системтэйгээр хэрэгжүүлэх үйл явцыг инженерчил гинэ гэж. За ингэж одоо инженерчил гэдгийг бол хэдүүлээ шинжлэх ухаанаар тодорхойлох нь. За энэ тодорхойлолтод байгаа үг түлхүүр үг болгонууд бол маш чухал байх нь тийм. За тэгвэл инженер гэж юм бэ гэж. За энэ тодорхойсон инженерчлийг хэрэгжүүлдэг хүн болон за одоогор бол компьютерүүд, машинууд ч гэсэн одоо яг хийж эхлээд байна тийм. Тийм учраас бол машинаа бас оруулахаас аргагүй болох нь тийм. Хүн болон машиныг инженер гинэ гэж ингэж тодорхойлж байгаа. За тэгвэл одоо хиймэл оюунчин гэж юм бэ. Хиймэл оюуны одоо инженерчил гэж юу хэлэх вэ гэж. За хиймэл оюуны инженерчил гэдэг бол одоо хиймэл оюун ухааны шинжлэх ухаан, технологи, загвар, алгоритм, програм, системүүдийг дээрх дурдсан одоо шинжлэх ухааны зарчмуудыг ашиглан бүтээж, хөгжүүлж, турших, нэвтрүүлэх инженерчлийн чиглэлийг л одоо хиймэл оюуны инженерчил гинэ гэж ингэж хэлэх нь. Монгол хэлээрээ сайхан одоо тодорхойлыг үл ингэж хэлэх нь те шинжлэх ухааныхын утгыг алдагдуулахгүйгээр. За тэгвэл хиймэл оюунчин гэж юм бэ гэж.
За хиймэл оюунчин буюу хиймэл оюун ухааны инженер гэж бол энэ тодорхойлсон инженерчлэлийг хэрэгжүүлдэг за одоо хүн за дээрэс нь бол одоо бол машин өөрөө бас хиймэл оюуны инженерчил бас давхар хийгээл ах те тодорхой хүрээнд. За тэгтээ бол хүн нь бол мэдээж одоохондоо давамгайлж байна. За үүнийг л одоо хиймэл оюуны инженер буюу хиймэл оюунчин гэж хэлэх юм байна. За та бүхэнд баярлалаа. Удахгүй дараагийн хичээлээр уулзъя.